За үзэгчтэй хүнд орой минь төргий. Тэгэхээр олоо телевизийн зочинтой ярилцах цаг ярилцлагын нэвтрүүлгийн өмнө ээлжид дугаар танд хүрэхэд бэлэн болоод байна. За бид энэ удаагийн нэвтрүүлгээр цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Бацааг урьж оролцуулж байгаа маа. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн талархсан илэрхийлье. За баярлалаа. Тэгэхээр би энэ цогц хөгжлийн үндэсний төв гэдгийг нэрийг бас их сонирхоод байна л да. Тэгэхээр яг цогц хөгжлийн үндэсний төв гэдэг энэ байгууллага маань үйл ажиллагааныхын чиглэлийг юу байгаа юм бэ гэдэг соёлоо яриад байна. За баярлалаа. Тэгэхээр цогц хөгжлийн үндэсний төв гэдэг байгууллага маань байгуулагдаад ерөөхдөө одоо жил гаруй нүрийг үзэж байна. Тэгэхээр хувь хүн оюутан залуучууд тэр хүмүүс цогц хөгжил гэдэг зүйлийг бий болгоё гэж ирэх юм зорилгоод явж байгаа. Тэгэхээр зорилго цогц хөгжил гэдэг маань юу юм бэ гэхээр хүн одоо жишээ нь боловсралтай болохыг хөгжил гэж ойлгох юм уу тий боловсралтай болчлоо эсвэл англи хэлтэй болчлоо энэ хөгжил юм уу тий аль эсвэл би мундаг ярьдаг болчлоо энэ хөгжил юм уу гэдэг ойлголтууд байдаг л та. Тэгэхээр цогц хөгжил гэдэг маань хувь хүн дотоод талаасаа болон гадаад талаасаа нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж бусд хүмүүстэй одоо харилцахад мөн хүмүүст одоо өөрийгөө илэрхийлэх мөн гаднах одоо бүхий л зүйл нь одоо цогцоор иж хөгжихийг л хэлж байгаа юм. Зэрэгцэн хөгжих. Залуучуудын тухайд сүүлийн үед одоо мэдээж хөгжих юу гэдэг өөрийгөө хөгжүүлэх сонирхол их болж байна. Тэгэхээр залуучууд ямар байх хэвээр улс орны хөгжил залуучуудын оролцоо ямар байвал илүү бодиттой болох юм бэ гэж. Тийм. Тэгэхээр бид бүхэн бас энийг нэлээд бас бодож үзсэн. Ярилцаж хоорондоо хэлэлцэж. Тэгэхээр юу вэ гэхээр хөгжил залуучууд улс орны хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах юм бэ гэж. Энэ бол нэлээд бас аль ч өнцгөөс нь харж болох зүйл ойлголт л та. Зарим хүмүүс ярьдаг шүү дээ. За нэг чихрийн цаас хогооч гэсэн хаяхгүй бол энэ бол залуучуудын эх орондоо хийж байгаа хувь нэмэр юм оруулж байгаа. Мэдлэг боловсролтой хичээл номдоо сайн явах юм бол энэ бол хувь нэмэр юм тий. Тэгэхээр тэр яг л өмнөх ярьдаг хөгжил ихээр боловсрал гэж ойлгодог зарим хүмүүс тий. За боловсрал гэдэг нь хөгжил мөн. Гэхдээ дан ганц боловсролоор улс орныг хөгжүүлж чадах уу гэдэг зүйл. Яагаад гэвэл тэр мэдсэн боловсролыг бусдад нээж дэлгэхийн тулд хувь хүний хөгжил гэдэг зүйл байх хэрэгтэй. Хувь хүний хөгжил. Хувь хүний хөгжил гэдэг зүйлийг эзэмшээд тэр бусд хүмүүст бас нээлттэй болж чадж байгааг нь бас тэр дутмаг ойлголт. Яхаар хүний тэр сэтгэл зүрхэн дотор байдаг гэдэг юм уу те. Тэр хандлага гэж нэг зүйл байдаг. Тэ. Тэр хандлага гэдэг зүйлийг бид өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. Залуучууд зөв хандлагатай зөв чиглэлтэй болох юм бол улс оронд хувь нэмрээ оруулж чадна гэж. Зөв хандлагатай хүний хийж байгаа үйлдэл нь ч гэсэн зөв байдгаа гэж ойлгодог. Тэгэхээр ерөөдөө залуучууд маань ер нь хандлагаа л хамгийн түрүүнд зөв болгох гэж бодож байна. Би хөгжил гэж юу вэ гэж олон хүмүүсээс асууж байсан. Хүмүүс өөрөөр хариултыг зүгээр. Өнөөдрийн жишээл өндөр байшин барихыг ч юм уу, тэ өргөн годомж тавихыг, цардмал зам тавихыг хөгжил гэж нэг нь үзэхэл байх л да. Зүгээр таны хувьд хөгжил гэдгийг залуу хүний хувьд бас юу гэж хардаг. Тэгэд энэ ийм залуу үеж цогц хөгжлийн үндэсний төвж юм том сайхан нэртэй ийм байгууллага бас чиглүүлээд өдөртөө залаад явж байгаа бодлоо асууад байна л. За тэгэхээр хөгжил гэхээр мэдээж олон зүйлийг ярина. Алийг ч орхитуулж болохгүй тий. Барилга ч гэсэн хөгжил, байшин барилга ч гэсэн хөгжил, хүний одоо оюун тархинд бий болж байгаа тэр зүйл ч гэсэн хөгжил. Тэгэхээр зүгээр залуу хүний хөгжил гэж юу юм бэ? Залуу хүн ер нь яхаараа хөгждөг юм бэ гэж. Тэгэхээр манай бас нэг хүндэлж явдаг багш маань хэлжсэн надад. Юу гэхээр би одоо өндөр настай болсон ч гэсэн та нарт хичээл зааж байна тий. Залуучуудад хичээл орох дуртай гэж. Яагаад вэ гэхээр залуучууд та нарын нүднээс чинь одоо галт цог харагддаг юм аа тий. Ирээдүй харагддаг юм аа гэж. Тэгэхээр залуу хүн бол мэдээж өөртөө ихтэйгээр ирээдүйд тэмүүлэх ёстой. Чадахгүй зүйлээ чадахгүй ч гэсэн чадахын төлөө явах ёстой гэж. Тэгэхээр яг энэ зүйлийг харахад тэр залуу хүн ирээдүйд байгаа тэр тэмүүллийнхээ төлөө зорж чадчихвэл энэ залуу хүний хувьд хөгжил юм байна. Түүнээс яг мөрөөдсөн ямар нэгэн зорилгогүй тийшээгээ явах тийм хүсэл эрмэлзэл тэмүүлэл байхгүй энэ өөрөө тэр хөгжлөн зогссны хэлбэр юм байна гэж. Тэгэхээр Монголын залуучууд зөв хандлагатайгаар бас өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж хөгжиж хамтдаа дэвжицгээе л гэж одоо. Энэ сүүлийн үед нэг ингэж их ярих хүний үнц нь тэг Монгол хүний үнц нь тэг хөгжсөн хүний үнц нь гэдэг нэг их тийм нэг үнэтэй боловсролыг ч юм уу тэг хүнийг өөрийн нэг үнэт зүйл мэт үзэх ёстой гэдэг ийм хандлага бас яригадад эхэлчихлаа л да. Энэ зүгээр танаа энэ хөгжил гэдэгтэй цогц хөгжил гэдэгтэй хэр холбогдох юм бол? Гэхдээ үнэт зүйл гэдгийг яг үйл ажиллагааныхаа чиглэлтэй холбох юм бол энэ бол цаана явж байгаа далдал зүйл юм л да бидний. Ягаад тэгэхээр хүмүүс яг үндэ ижлэхэн байдаг юм байл гэж ойлгож байгаа юм л да. Юу гэхээр залуучууд бүгд л ижлэхэн те. Гэтэ ягаад зарим нь мундаг гэж харагдаад те. Зарим нь энгийн юм шиг хүмүүс санагддаг вэ гэдэг бас нэг ойлголт. Тэгэхээр бид нар хэнийг ч гэсэн харсан хүн бол хүн л байхгүй те. Хүн бол хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэг хүн би ч гэсэн эдэнтэй адилхан гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо жишээ нь дэлхий дээр маш олон тэрбум хүн байна, 7 тэрбум гаруй хүн байна гэдэг. Хүний хурууны хэ гэдэг бүгд өөр гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас энэ зүйлийг залуучуудад хэлдэг л дээ.
би чадахгүй зүйлээ чадна гэж та бүхэн өөртөө хэлж сураарай гэж. Тэгэхээр хүн үн цэнтэй байна гэдэг маань өөрийнхөө нөөц бололцоог харж түүнээсээ илүү тэмүүлж одоо амьдрахыг үн цэнтэй байна. Өөрийгөө мэдэрч амьдрахыг хэлнэ гэж ойлгож байна. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд ямар зүйлүүд хийх ёстой зүгээр сүүлийн үед одоо хөгжилтэй холбоотой хүний хөгжүүлэх чиглэлээр олон одоо үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бий болчих. За үйл ажиллагааны чиглэлийг харахаар ихэнхдээ одоо юу гэдэг хэл сургах, компьютерийн мэдлэг өгөх, за бүр цаашлаад одоо юу гэдгийг хов хүний хөгжлийн хичээлүүд заах, ярих, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх гэх мэтэр л хитгэн салдах чиглэлд л хандаад байгаа юм шиг байна. Танаа энэ одоо төв ямар онцлогтой байгаа? Эдгээр олон чиглэлийн байгууллага. Тэгэхээр бид болохоор яг энэ эдгээр сургалтуудыг бүгдийг явуулна. Ягаад гэвэл мэдээж энэ бол өөрөө хөгжлийн бас нэг хэлбэр мөн. Гэтэ бас нэг давуу бидний нэг тал байгаа юм л та. Тэр юу гэхээр бид нартай холбогдсон мөн зөвхөн үндэсний төвөөр ер нь хамтарч ажиллаж байсан залуучуудыг бүгднтэй нь холбоотой байдаг. Тэгээ бид нар тийм нэг клуб маягаар тэр хүмүүстэй холбоо тогтоож эргэж харилцаа холбоотой байдаг тийм анги танхим болоод найз нөхөд болоод тэгснээрээ яах вэ гэхээр тэр хүн магадгүй өөрийгөө хөгжүүлэх гэсэн чинь ганцаарддаг байж болно тийм. Гэтэл бид нар ингээд харилцаа холбоотой байснараа хамтдаа тийм нэг давлгаа болж тийм залуучуудын бас нэг маас болж бие биентэйгээ нөхөрлөж мэдхгүй зүйлээ нэгнээсээ суралцах юм боломж өгдөг. Энэ нь одоо манай яг зөвхөн үндэсний төвийн маань давуу тал нэмаа гэж бид ер нь ойлгож өгдөг. Боловсрал гэдгийг залуу хүний хувьд юу гэж харддаг юм зүгээр. Зарим хүмүүс боловсралтай хүн гэж 1-2 3 хэлтэй эсвэл одоо 2 3 ихтэй сургууль төгссөн, тийм ээ магистр одоо доктор хамгаалсан ийм хүнийг боловсрал өндөртэй хүн, боловсралтай хүн гэж харах хандлага бас байна л. Тэгэхээр яг боловсрал гэдгийг бол яг ийм юм аа гэж ярихад бол яг миний бол насанд бол багт арай л ахтах зүйл л дээ. Боловсрал гэдэг тухай зүйл. Та юу гэж харж байна? Миний яг өнцгөөс харах юм бол би ингэж харж байгаа. Юу гэж харж байгаа вэ гэхээр хүмүүсийг ингэж хараад байхад зүгээр ажиж байгаа байхгүй тий. Боловсралтай хүн гэдэг бол өөрөө өөртөө ярьдаг хүн юм болов гэж би зүгээр харддаг. Юу гэхээр зарим хүмүүстэй их лаг боловсралтай л гэж байна, мондог боловсралтай л гэж байна тий. Энд ч мондог, тэнд ч өгсөн тий. Энд ч Европт, энд ч Азад гэдээ яриад. Гэтэл яадгүй гэхээр хүний тэр нэг дотор бас нэг зүйл байх хэрэгтэй юм болов гэж. Тэрний юу гэхээр би өөртөөгөө ярьж чадж гэнэ үү те өөрийнхөө буруу үйлдэлийг ойлгож мэдж гэнэ үү те магадгүй хариуцлага авах юм магадгүй өөрийнхөө хариуцлагыг ухамсарлах магадгүй би буруу үйлдэл дандаа хийдэггүй үгүй юу ч гэдэг юм тэр өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг зөв болгож байвал энэ өөрөө жаахан ч боловсралтай гэж болно шүү дээ магадгүй тэр боловсрал нь муу гэж болно 10 жилийн сургууль дөнгөж төгсөөд ямар нэгэн сургууль төгсөөгүй ч гэж болно те гэхдээ тэр боловсрал мэдсэн сурсан зүйлийг өөрөө зөв зүйл рүү чиглүүлж чадж гэнэ үү өөртөө ярьж өөрөөрөө ойлгож чадж гэнэ үү гэдэг бол хамгийн түрүүнд тавигдах тэр ээж аваагаа хайрлах, эх орноо хайрлах гэдэг чинь хамгийн түрүүнд тавигдах хамгийн эрхэм боловсрал юм байна гэж ойлгож байна. Хүн чанарын тухай, хүн байх учрын тухай сүүлийн үед их ярих болж угаасаа өнөөдрийн энэ нийгмийг зарим одоо хүмүүс зэрлэг капитализм гэж нэрлээд тэгээ энэ үед хүн чанарын тухай ярина, хүний мөсний тухай ярина гэдэг бараг л утгагүй зүйл гэж харах нэг юм ч байна. Цогц хөгжлийн үндэсний төв бас энэ талаар хүнд та түрүү ярианда хүнд хүн байх учрын тал тухай бас ярина гэлээ. Энэ баг илүү юм шүү. Энэ илүү юм шүү. Ийм юм ярихыг хүн сонсох уу ухаана. Өөрөөр хэлбэл би хэлэх гээд ш. Ийм цаг үед хүний мэс хүн чанарын тухай яриа бол хий хоос хөөс мэт санагдаад л байна л да. Чухал гэдэг нь ойлгож байгаа. Тийм. Тэгэхээр юу л да би зүгээр жишээ нь ямар нэгэн зүйл тухайн үедээ үн цэнэг хүмүүст боловч хизээ нэгэн цагт үн цэнтэй болсон зүйлсүүд олон байдаг шүү дээ. Жишээ нь ямар нэгэн хүмүүсийн эрдэмтдийн хэлсэн үг ном зохиол те тэр магадгүй тухайн үедээ адлагдчихсэн боловч энэ үедээ дараа үедээ ч юм уу те дуурсагдчихэд. Тэгэхээр бас үнэн зүйл гэдэг болохоор тийм өвчтэй байдаг байх гэж ойлгож байгаа. Тэгэхээр яг хүн чанарын хувьд ч гэдэм юм уу хүний хүмүүс эсвэл зүгээр хүн байхын утга учир хүмүүс хоорондоогоо зөв харилцах ч гэдэм юм те энэ зүйлс мөнхийн л одоо хүн төрөлхтөнд байх ёстой нийгэмшсэн тэр хүн төрөлхтний байх ёстой шинж чанар мөн. Хэрвээ бид энэ зүйлсийг гээх юм бол өөрөө араатнастай ялгаагүй болно гэж ихэд ойлгож болно шүү дээ. Тэгэхээр бид юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ магадгүй өнөөдөр нийгэм ямар байна те дандаа голын урсгалыг одоо дандаа дагж урсаад байх юм бол бид нар бүгд л урсаад болсон шүү дээ. Тэгэхээр өнөөдөр нийгэмд архитект их байна. Тэгвэл залуучууд архи уухгүй гэж уриалхан зүйтэй. Өнөөдөр хүмүүс хэтэрхий их бие бинийгээ үл хүндэтгэх харьцдаг болчих. Тэгвэл хүндэтгэх ёстой гэдгийг бид
сөрж зогсох ёстой. Тэгэхээр бас энэ нийгэмд бас залуучуудын бас нэг шин давалгаа, залуучуудын бас нэг шин өнгө төрхийг гаргах нь зөв юм болов уу гэж бид тэр нь ойлгож харж яваа л да. Залуу хүний хувьд л бас асуумаар санагдаж байгаа ийм зүйл байна. Залуучуудтай ажиллаж байгаа байх. Тэгээд залуучуудын зорилго бас ихтгэл үнэмшил, ирээдүйдээ итгэх тэр хандлага бас ямар байгаа юм бол зарим тохиолдолд зарим хүмүүс хилээд байгаа. Ер нь саяын таны ярьж байгаа архитектаас ч юм уу энэ нөхцөл байдлаас болоод эсвэл төрөөс өгж байгаа дэмжлэг одоо 21 мянга ч юм уу бэлэн мөнгнөөс болоод залуус ажил хийх, хөдөлмөрлөх, идэвхтэй суралцах тийм сонирхол их бага болчлоо гэдэг. Энэ тал дээр та санал нийлэх үү? Тийм тэгээд яг бас тэрийг бол ингэж ойлгож байгаа юм л таах. Залуучууд ажил хийх. Би бол ингэж хараад байна. Хүмүүс одоо шинэ боловсролын салбарыг муу гэж ярих дуртай шүү дээ. Дээд боловсрол муу байна. Дээд боловсрол одоо их сургууль төгссөн, дээд хувийн сургууль төгссөн хүмүүс муу байна гэх. Тэгээ би гайхаад байгаа. Хэрвээ өнөөдөр хувийн сургуульчлалтаа төгсөөд тухайн хүн нийгэмшээд олон хүмүүстэй харьцаад гарч байгаа байхгүй. Тэр нь өөрт нь магадгүй тэр мэрэгжлэрээ ажиллахгүй ч гэсэн чадвар болж байгаа. Та бүхэн зүгээр энгийн ухаанаар батхад өнөөдөр 10 жилийн сургуулийг шууд төгсөөд ер нь тэр залуу тий дөнгөж төгссөн хүн ер нь хүн гэж үнэлэх хэрэг болсон биз дээ өнөөдөр. 11-р анги төгссөн хүн бол хүн биш болсон. Тэгэхээр яаж ийнө гэхээр би ингэж ойлгоод. Ерөнхий бол ихтэй сургуулийн төлбөр нь их байна, бага байна гэж бас яриад байгаа шүү дээ. Их болгох хэрэгтэй ч. Гэтэл өнөөдөр хувийн сургууль ямар нэгэн сургуулийг төгсөж гараад магадгүй нэг Невогоор ч юм уу тий нэгтлэн бодгоор төгсөж гарчаад наран туултаар 8 гэх юм бол илүү их ашиг болно шүү. Тэгэхээр юу вэ гэхээр өнөөдөр залуучуудыг хэтэрхий боловсрал нь муу байна гэж. Тэгэхээр өнөөдөр энэ боловсролын системийг яг өөрчлөхийн тулд хөгжүүлэхийн тулд төрсгөөс анхаарах нь зүйтэй. Гэхдээ өнөөдөр энэ сургуулиа төгсөж гарч байгаа залуучуудыг адлах нь бол буруу. Ягаад гэвэл энэ хүн бол нийгэмшиж байгаа. Энэ хүн бол эндээс тодорхой хэмжээний мэдлэг олж авч байгаа. Энэ хүн бол эндээс одоо итгэл найдварыг те сургуульд сурсан гэсэн тэр бахархал тэр дипломыг ч хүртэл олж авч байгаа. Энэ бол залуучууд бас үнэт зүйл нь болно гэж. Тэгэхээр бол их сургууль төгсөж байгаа олон залуучууд бол амжилт төсөөл хийж байгаа. Зорилгын тухайд залуучуудтай ажиллаж байхад юу ажиглаж байна? Магадгүй энэ их мөнгө төгрөг тэтгэлэг янз бүрийн зүйлүүд залуучуудыг хөдөлмөр хийгээс холтоход байгаа юм шиг байна. Тийм сонирхол бууруулад байгаа юм шиг байна. Ирээдүйдээ итгэлийг алдагдуулаад байгаа юм шиг байна. Тэгэхээр одоо оюутнуудад бас тэтгэл өгдөг болсон тийм. Тэгэхээр оюутнууд тэтгэлэг авч байна. Хүүхдүүд маань студент авч байна. Хүүхдүүд тэтгэл авч. Гэхдээ бас энэ дээр нэг зүйл харагдаад идэх юм. Сонирхолтой зүйл. Юу гэхээр яг студентыг бол оюутнууд хэрэгтэй юу хэрэгтэй. Гэхдээ нэг зүйлээс харагдаад байгаа юм л да. Жишээ нь яасан бэ гэсэн хүүхдүүд хамгийн анх одоо тэр үйлдвэрлэл гэж байдаг шүү дээ. Одоо 11-гээ төгсөөд коллежид оюутнууд сурах хэрэгтэй. Коллежид одоо суралцсанаараа барилгачин бий болох юм байна, өрлөгчин бий болох юм байна, тэнд ойдолчин бий болох юм байна, зам сурчин бий болох юм байна. Ингээ Монгол бас хөгжих юм байна гэж нэг хэсэг ярьсан шүү дээ. Бүгд ярьсан. Тэгсэн яасан гэсэн за хүүхдүүд тийшээ орохгүй байгаа байхгүй. Бүгд их сургуульд орохыг хүсэв. Гэтэл за энэ хүүхдүүдийг студент болгоч. Тэгснээрээ барилгачин болъё гэсэн хүүхдүүдийн тоо ихссэн шүү дээ. Тэр коллежид сурах хүмүүсийг хүсэл мөрөөдөл амар их болоо тий. Үнэхээр амьдрал нь хэцүү байх юм бол энэ хүүхдүүд ийш сурах чи гэдэг тийм хандлага бий болсон. Энэ өөрөө бодлого байсан баг л та. Гэтэл өнөөдөр яаж байгаа гэхээр оюутнууд тэтгэлэг өгөөд эхэлсэн чинь магадгүй тэр ажил хийдэг хүмүүс нь их байх ёстой гэж ярьж ирсэн бол өнөөдөр ихэнх хүмүүс маань оюутан болоод тэтгэлэг авъя гэдэг бас тэр ойлголтыг бий болгож байна. Тэгэхээр энэ хоёр маань өөрөө зөрчилдөд байгаа юм шиг санагдаж байгаа, харагдаж байгаа. Тэгэхээр яг хүмүүсийн зорилго нь үгүй болно гэдгээс илүүтэйгээр яг ашигтай хүндээ, хэрэгтэй хүндээ, хэрэгжилж чадсан хүндээ бол энэ студент зөв зүйл. Ягаад гэвэл наацх нь оюутнууд ихэд тэр 3 оюутан нийлээд 210 мянган төгрөг авчиж байна. 70 мянга авлаа гэхэд одоо нэгдэж байгаа. Тэрүүгээрээ байр хөслөө амьдарч чинь. Гэр бүлдээ ачаал болохгүй юм тийм. Магадгүй зарим нэгэн цөөнх хэсэг нь архитаар суучиж чинь. Тэгээ энэ бол яг хөгжихгүй гэдэг дээр энэ мөнгөний асуудлаар тухайн хүнээс шалтгаалх болов гэж. Эргээд хоёлоо яриагаа цогц хөгжлийн үндэсний төвтэйг холбоё. Тэгэхээр цогц хөгжлийн үндэсний төв тодорхой чиглэлүүдээр сургалт явуулдаг гэж байна. Сургалтын чиглэлүүд нь юу вэ? Энд одоо ямар хүмүүс бас илсэж орж болохоор байна тийм ээ. За тэгэхээр манай цогц хөгжлийн үндэсний төв бол хүнд хэрэгтэй зүйлийг л хийя гэж. Хүнд хэрэгтэй юу хүнд хэрэгтэй юм. Гэсэн бид нэлээдгүй зүйлээр ярилцаад өнөөдөр ер нь нэгдүгээрт бол ярих хур чадвар уу илтгэх хурлаг бол нэг чухал юм байна. Энэ бол зөв ярихад. Ягаад гэвэл өнөөдөр 11 жилийн сургууль төгсөөд орон нутгаас ирж байгаа хүүхдүүд залуучууд тэр тусмаа бүр гिचимхий байдаг. 11-р ангид оюут сурагч байхдаа олон хүний өмнө гарч ирж үзээгүй. Тэгэж явсаар байгаад энэ нөр оюутан болоход нь бас том тулгамддаг асуудал нь болж хуурдаг. Тэгэхээр энэ асуудлыг нь бас тодорхой хэмжээнд шийдэхийн үед бид илтгэх хурлын хичээлийг бас оруулж байгаа. Тэгээд цагийн менежмент гэдэг хичээл оруулж байгаа. Бид нар яг цаг заваа зохицуулж чадж байна уу, зохицуулж чадж байна уу те? Хэрэгтэй зүйлээ хийж гинүү, хөгжих зүйлээ хийж гинүү, аль эсвэл хэрэггүй зүйл хэтэрхийг цаг харцуулж гинүү гэж.
Одоо би зохион байгуулалттай хүмүүн үү? Хэр хувийн зохион байгуулалттай хүмүүн үү гэдэг. Тэгээд энэ нийгэмд ч одоо шинэ харилцаа гэдэг зүйл чухал болсон. Нийгэм бол өөрөө харилцаан дээр бий болж тогтож байгаа шүү дээ харилцаа. Тэгэхээр харилцааны хичээл орж байгаа. Мөн одоо бичиг баримт боловсруулах өнөөдөр интернет цахим ертөнц гэдэг чинь өөрөө бас нэлээдгүй том ойлголт. Цахим ертөнцид яаж хүн амьдрах юм? Яаж магадгүй тэндээс хоол олж идэх юм ч юм уу те. Цахим ертөнцид яаж өөрийгөө брэнд болгох юм, байгууллага яаж сурталчлах юм гэдэг талаар. Энэ хичээлүүдийг ямар багш нар зааж байна? Тэгэхээр энэ хичээлүүдийг яг ихэвчлэн залуу багш нар байгаа. Гэтэ өнөөдөр хэдийгээр залуу ч гэсэн өөрийгөө одоо голохгүйгээр ажиллаж хөдөлмөрлөөд өөрийн гэсэн одоо компанийг байгуулад өөрийн гэсэн одоо тэр хүмүүс байгууллагуудыг байгуулад өөрийн гэсэн ямар нэгэн зүйлээр ингэж хичээ зүтгэж зэрэгээр амжилт гаргаж байгаа. Тийм залуучууд ирэхэд орж байгаа. Тэгээ мөн парламентын мэтгэлцээний хичээл орж байгаа. Мөн ерөнхийдөө англи хэлний хичээлийг ч гэсэн ерөнхийдөө магадгүй бидний эцэг эхчүүд үзэж байгаа бол хүүхд нь магадгүй бүрэг хичмхий болол эсвэл хүүхдээ хөгжүүлэх хувийн нөхөд хөгжүүлэх шаардлагатай гэж бодож байгаа. Ийм олон эцэг эхчүүд байвал магадгүй яаж одоо танайхантай холбогдох боломжтой. Тэгэхээр манайх бол сургалтаа хийгээд явуулж явах хугацаанд ингэдэг хүүхдүүд өөрсдөө их гардаг. Ямар өөрчлөлт гардаг вэ гэхээр эхэндээ гарч ирээ те бид өөртөөгөө бид нар өөрсдөө танилцуулаа гэхэд танилцуулж чадахгүй те нэг хүүхдүүд ингээд танилцуулах гад бүр ингээд нэрээч бараг хэлж чадахгүй байдалтай те олон хүний юмгараа сандардаг. Тэгэхээр бид нар болохоор ерөнхийдөө оюутнуудтай илүү хурж ажиллахыг хүсэж байгаа. Мөн залуучууд ч гэсэн бид нарт хандж байгаа. Тэгэхээр манай ахтай холбоо барихыг хүсэх юм бол ерөнхийдөө 80 утасныхаа дугаарыг хэлэх юм зөв те 88 64 60 99 85 23 43 гэсэн юм дугаараар ерөнхийдөө холбоо бариад сургалтын тухай манай байгууллагын тухай мэдээллүүдийг ерөнхийдөө ойлгоод аваад мэдэж болох юм боломжтой. За тэгээд бид ярилцах цаг өндөрлөө. Тэгээд төгсгөлд нь цогц хөгжлийн үндэсний төвийн одоо бас тэргүүлж ажиллаж байгаа уу та үзэгчдэд хандаж ер нь хувь хүний хөгжил талаасаа тийм ээ хүн ямар байх ёстой вэ гэдэг талаар өөрийнхөө бодлыг товчхон хэлээд ингэ өндөрлөх. За тэгэхээр хувь хүний хөгжил гэхээр хүн болгонд чаддаг зүйл байдаг л да өөрийн гэсэн чаддаг зүйл байдаг. Түүнээс ч тийм 13 тэгш хүн гэж байдгүй, өндөг шиг өвгөө хүн гэж байдаггүй гэдэг шиг. Магадгүй хин нэгэн мундаг олон улсад аялаад яваад ирсэн те олон улсын тухай сайхан мэдлэгтэй, хин нэгэн түүхийн мэдлэгтэй, хин нэгэн хэлний мэдлэгтэй, хин нэгэн бол хүний хөгжлийн мэдлэгтэй, хин нэгэн ямарваа нэгэн зүйлдээ ингэж наривчилж энэ өөрөө хөгжил болдго юм байна. Түүнээс бүгдийг нь мэдээд ирэхээр энэ өөрөө асуудал болж хуурна магадгүй те. Тэгэхээр бид юу гэж үзэж байгаа юм хэрэг цогцогцлын үндэсний төв маань бид мэддэг хүмүүсээр нь дамжуулж үнэхээр тэр хүн хичээл заахтаа англи хэл заахтаа үнэхээр сайн бол тэр хүнээр нь англи хэл заалгая. Үнэхээр тэр монгол хэлтэй сайн хүн юм бол бид монгол хэл заалгая. Үнэхээр энэ төсөл сайн биш тийм бол тэр хүний төсөл заалгая. Гол нь юу гэхээр тэр бүх хүмүүсийг нэгтгэж базаад тэр хэрэгтэй хүмүүст нь аваачч холбож өгөх нь бидний хамгийн том зорилго. Энэ өөрөө бас цогцогчлийн сургалтын төвийн маань бас үндсэн эрхэм бас зорилго болж байна гэж ойлгож байна. Тэгэд энэхүү сургалтыг цогцогчлийн үндэсний төв маань төгс голомт гэдэг төрийн бас байгууллагатай хамтарч хийж байгаа. Яагаад вэ гэвэл бид бүхэн олуулаа хамтдаа бас зөв зүйлийн төлөө тэмүүлэх юм бол илүү хүчтэй болно гэдэг ойлголт. За баярлалаа үзэгчдээ. Тэгээд Оллоо телевизийн зочинтой ярилцах цаг энэ ярилцлагын нэвтрүүлэг маань 5 хүндээ 7 хоногт лавг даваа гэргүүдэд 5 хүндээ хүрж байгаа. Тэгээд бид энэ нэвтрүүлгээр ярилцлагаараа маш олон хүмүүсийг 5 хүндээ уулзаж ялангуяа салбарын тодорхой одоо амжилт гаргасан салбарт одоо тодорхой зүйлүүдийг хийж байгаа ийм хүмүүсийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байхаар ингэж төлөвлөж бас байна. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр та маш олон зочдтой бас уулзаж олон салбарын мэдээллүүдийг олон өөр өнцгөөс авахаа гэж ингэж бид бас та бүхэндээ хүргэнэ гэдэгтээ бас итгэлтэй байна. Ингээд энэ удаагийн зочинтой ярилцах цаг ярилцлагын нэвтрүүлэг миний түрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчдээ.